Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын тухай хуулийн хэрэгжлийг сайжруулах зорилгоор агаарыг заасан хэмжээнээс илүүтэйгээр бохирдуулж байгаа аж ахуй нэгж үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа иргэдийг 1.8 саяас 2 сая төгрөгөөр торгохооруулжээ. Энэ ажлын эхлэл болгон 100 кБ-аас дээш уурын зуух ажиллуулж байгаа 300 аж ахуй нэгж 100 хүртэлх кБ-ийн хүчин чадал бүхий 2000 гаруй уурын зуух эзэмшигч аж ахуй нэгжид албан шаардлага өргүүлжээ. Эдгээр аж ахуй нэгжүүд нь тогтоосон хэмжээнээс дээш бохирдол гарахгүй байх үргийг хүлээх бөгөөд 9-р сарын 15 хүртэлх хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол инхүү торгох юм байна. За ер нь өнгөрсөн 2011-ээс 13 оны үед манай нийслэлийн агаарын чанарын JICA-тай хамтраад энэ нам даралтын зуух болон жижиг хусааллын зуух ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдээр хяналт шинжилгээ хийсэн байдгийг. Тэр нийт хяналт шинжилгээ хийсэн байгууллагуудын нэг 70 гаруй хувь нь стандартаас давсан байна. Давсан хэмжээний утаа гаргаж байгаа. Тэгэхээр одоо энэ намраас эхлээд энэ одоо тэр судалгаанд хамрагдсан 70 гаруй хувь нь одоо стандарт авч байгаа бол энэ аж ахуй нэгжүүд бол хэрвээ стандарт авсан гэдэг нь тохиолдох юм бол харгуул тавина. Харгуулын хэмжээ бол хуулиараа хөдөлмөрийн үлсийг 3-аас 9 дахин нэмэгдүүлсэн хэмжээний харгуул гэсэн өөрөөр хэлэх юм бол нэг 802 сая орчим төгрөгийн харгуул иргэн аж ахуй нэгдээр тавигдана. За мөн зөрчлийг одоо арилгах нь үйл ажиллагааг зогсоох ёстой. Шаардлагатай бол том аж ахуй нэгжүүд бол нэг тусгай зөвшөөрөл авдаг. Тусгай зөвшөөрлийн зохицох хэмжээний ийм үйл ажиллагаа явуулдаг. Мөн агаар бохирдуулж утаа гаргаж байгаа бүхий л аж ахуй нэгж байгууллага үйлдвэрлэл эхлэж байгаа айлтгуудаас эрхчлээс эхлэн агаар бохирдуулсны татвар авах оруулжээ. Харин хэдийн хэмжээний татвар авах нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь бол агаарт бохирдол гаргаж байгаа бол бүх аж ахуй нэгж татвар төлнө. Энэ чиглэлээр. За одоо энэ дахин газрын тогтоолоор батлагдана. Батлагдсныхаа дараа яг нарийн тог гэдэг. Айгу дунджаар нөгөө жилийн хэрэгжилж байгаа нүүрстэйгээ уялдуулаад татварын хэмжээ нь харьцангуй өөр байна. Нөгөө зуугч нэг чадлаас хамаарат өөр байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс хамаарсан өөр төрлийн татварыг жилд нэг удаа төлөх. Ийм юу засгийн газрын юу тогтоолын төсөл боловсруулагдаад одоо засгийн газраар батлагдаж байгаа.